гадагшаа зөвшөө нээлттэй тэмцээн аягүйх бол тэгээд тэр нь маань дагаас ханхуу хүртэл дагаад өсөх учраас хөрөмтлүүлж эхлэе гэж бодсон. Тэгээд стужин хий гэж бодоод ер нь хамаатнууд тэгээд ойр дотны бүх хүмүүсийн итгэлийг алдахгүйгээд өдөр болгож идэг. Намайг бат хоёроо хүүхдээ сансармаагдаг. 14 настай XM ангид сурдаг. Хайгаа анх барилжийнхыг хараад тэгээд яг тэнд бэлтгэл хийж байгаа хүмүүс нь хүртэл айгүй тийм ер нь нүдэнд айгүй тийм гоё тод сэтгэл үлдээж чадсан гэх юм уу. Тэгээд би нэг өдөр ингэж барилдаж үзхээсэн гэж бодож байгаа л барилдаж эхэлсэн дээ. Би одоо дараа жилээс ахлах насанд барилж эхлэх учраас ер нь гадагшаа зөвшөө нээлттэй тэмцээн аягүйх болно. Тэгээд тэр нь маань дагаас ханхуу хүртэл дагаад өсөх учраас тэгээд тэрэн дээр наах ингээд хөрөмтлүүлж эхлэе гэж бодсон. Тэгээд анх бодож байгаа ер нь анх стужин хий гэж бодоод хүмүүсийн ам сайтаас болохоор ер нь л энэгээр өөрчлүүлье гэж бодсон. Ирээдүйд би ер нь энэ жудо бүхий спортороо олимпик дэлхийн давтамд гар зогсох цаашлаад ер нь дэлхийд цуутай тамирчин болохыг хүсдэг. Тэгээд тэрнтэйгээ холбоол ингэж нэр өгчээсэн. Би хөргөлтэй бол яг юм шахуу ууртай болохоор яг өөрөө бол хийж амжихгүй. Тэгээд манай ах эгч хоёр болохоор ажлынхаа чөлөөтэй цаг зав үеэрээ хөргөлт хийж өгдөг. Ер нь манай ах эгч хоёр л их тусалдаг байсан. Наа Батай явахтаа анхуу гэдэг эхээс хоёулаа төсөнд дүүгээ амт техник охин амт гэдэг дүүл амбал дүүл амтдаг. Инхэд бол одоо ганц зөөж байгаа юм бол дүүгээл инхэд амжилттай болох гэж үзэж байгаа. Ер нь дэмжлэг сайтай байхаар ер нь тэгээл цаашаа илүү тийм тэмүүлэх хүсэл эрмэлзэл улам нэмэгдээд ер нь илүү гоё илээдэг. Манай дүү болохоор инхэд охиугт болох үнцээ байлдаг боломжгүй. Тэгэхээр инхэд ямарсан бүхэн төлөө аваална гэж би өвдөө зайлсан л да тухайд. Тэгээд инхэд манай тухайд манай ээж дэмжижсэн дүү чинь бүх олгоолч чи ингээ бөхөө явуучих юм бол алцахгүй хаа. Бүх олгол болохгүй гэж тухайд хэлжсэн. Тэгээд инхэд нэг цэг нэгт яваад исэн. Ирээд манай нэг ээж бурхан болчоод тэгээд инхэд бэлтгэл суулт гэх үү муу дүүгээ гэх үгдэл хоёр зам галтгаж зогсчихсэн тухайд. Инхэд тэгэл за би дүүхийн төлөө амжих хэвээр би биш болов хинч миний дүүн төлөө амжихгүй гэдгийг инхэд ойлгож ухаасан гэх юм уу. Манай дүү бас нэг жоохон жингийн хөвтөлтэйс юм а тухайд нэг 98 кг-тай. Тэгээ өөртөө ч за энэ хүн энэ спортыг хөөд явал яваг. Эсвэл энэ спортод ингэж явж өөрийнх нь бас нэрүүл авах талаас тий биеийн эрүүл мэндийн талаас хөдөлгөөнтэй байж байгаад өө тустай спорт гад тий спортод явал гэж бодчихсон тухайд. Энэ хүн ирээдүйд зорьсон зорилготой өргөн төлөө яаж ч хөдөлмөрлж байна. Тэр бүхний ах үний үүднээс тийг адаас нь дэмжих миний үүрэг болчихж байгаа байхгүй. Манай дүү стужин хийж байгаа ингээд их жилээс нь гадагшаа төгсөж нээлттэй тэмцээн болдонд өөрийгөө явж сорих юм уу те олон хүүхдүүдтэй өөрийгөө сойоод ингээд байлдахыг юм өсөл тэмүүлэлтэй байгаа юм бэл. Энэ жижигс надад тийг илэрхийлсэн цаашаа хятад тим тэмцээн байна, осод тийшээ тим тэмцээн байгаа юм байна. Тухайд яг жоохон санхүү үүднээс болоод тимэнд нь явуулж чадаагүй. Тэгээд би бас нэг ганц компани таашруулаад манай дүүгийн тэтгэхгүй инкод хийхүү гэдэг ганц газар уулзсан. Тэгээд нэг өсвөөс жоохон яг өсвийн тамирчин нэг яг айхтан төвлөд гас нэг цугасан тамирчин биш болохоо тийм юм аим олдоц муутай л тийм билээ. Яг пост гүйлгэнгүүд яг зураг гарч ирээд ахаар яг жоохон гойж гэх юм уу. Тийм жоохон би одоо энд юу хийж байгаа бол та гэж бодчихсон. Амжилт хүсье мундаг охин байна. Ирээдүйд олимпик дэлхийн авраг болж чаднаа гэд тэгэл уран зориг бас их авсан. Одоогоор бол стужин ингээ 3 төрлөөр гаргаж байгаа. Энэ л хороо энгийн бидний мэддэг зүгээр яг энгийн стужин. Энэ л хороо дахиад мах брокколитэй. Дахиад цээж мах болон брокколиор хийдэг болохоор уураг сайн гэсэн. Давхар брокколин маань болохоор нөгөө нэг витамин С гэдэг олон одоо амин дэмүүд багтдаг болохоор ер нь хүний биед маш тустай гэсэн. Тэгээд нэг нь л хороо хүмүүстээ төрөл гэж гарч байгаа. Энэ үед бол энэхэд нэг амтлагын амсаад үзаагаа гэх нь амсаж үзэн тэгэл хаа тийшээ хөрөх юм биш үү гэх нь тийшээ явна. Одоогоо нэг тийм л юм хийж байна. Гэр бүлийн дэмжлэг бол үнэхээр сайтай. Ах, бэрэгч гээл бүгдээрээ бөөнөрөө намайг хамаатнуудаас тагээл бүгдээрээ л намайг аягүй сайн дэмждэг. Тэгээд ирээдүйд олимпик дэлхийн авраг болно гэд итгэдэг хүмүүс үүдэг. Манай хоёр нь тэгээл өөрийгөө нэгтэж дандаа намайг дөөгээл нэг тавьж явд юм да. Ер нь гэр бүл хамгийн түрүүнд тавьж явдаг. Ер нь хамаатнууд тэгээд ойр дотны бүх хүмүүсийн итгэлийг алдахгүйгээд өдөр болгож идэг.
Ирээдүйд Олимпийн авраг заавал болно гэж өдөр болго хичээж байгаа. Тэгээд миний студент намайг дэмжиж аваарэ гэж хэлээ да. Би өөрөө аягүй гоё хийнэ.